Сайн байцгаана уу? Бид урдах мэдээллээр Америкийн нэгдсэн улс болон Ираны талаар хүргэсэн бол өнөөдөр Израиль болон Ираны талаар ярихаар бэлтгэлээ. Нэгэн цагт бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа хангаж байсан Израиль болон Иран улс өнөөдөр дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлж магадгүй болоод байгаа. Эндээс мөнхийн нөхөр дайсан гэж байдгүй, харин мөнхийн эрх ашиг гэж байдаг нь харагдаад байгаа юм. 1948 онд Израиль улс байгуулагдсан. Байгуулагдсан дор нь Арабын лигийн орнууд шууд дайн зарлаж шинэ улсыг устгахыг оролдсон. Харин Иран бол араб биш, Перс үндэстний улс байсан гэдгээр энэ зөрчилд арабуудыг дэмжээгүй юм а. Удалгүй 1950 онд Иран улс Израилийг де-факто хүлээн зөвшөөрсөн исламын шашинт хоёр дахь улс болж бүс нутагтан арабын радикал үзлийг сөрж Израильтэй хөршүүд болох эхлэлээ тавьжээ. Ираны шах Мохаммед Реза Пахлевийн үед хоёр улсын харилцаа цэцгэлж байжээ. Израиль улс эрчим хүчний дутагдалд ороход Иран газрын тосны гол нийлүүлэгч нь болсон юм. Үүнийх нь хариуд Израиль улс Иранд хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи нэвтрүүлж зэвсэг нийлүүлсэн. Тэр байтугай Ираны алдар тагнуулын алба болох Савакийг сургахаар мэрэгчлэлтнүүдэд илгээж байсан үе бий. Тэднийг зөвлөлт холбоот улс болон Египтийн Насерийн үзэлд сурталгах нийтлэг дайсан нэгтгэж байлаа. 1979 онд Иранд шашны хувьсгал гарч шахын засаглал нуран унснаар ойрох дорнодын геополитик бүхэлдээ өөрчлөгдсөн. Шинэ удирдагч Аятолла Хомейни Израилийг исламын газар нутгийг булаан эзлэгч хууль бус дэглэм гэж зарлаа. Тэгээд Тегеран дахь Израилийн элчин сайдын яамыг хааж уг байрыг Палестиныг чөлөөлөх байгууллагад төлөөлөж өгснөр өчигдрийн анд нөхөр өнөөдрийн дайсан болж хувирлаа. Үзэл суртал нь хэдийгээр зөөрсөн ч прагматик ашиг сонирхол хэсэг зуур үргэлжилсэн юм. 1980-ад онд Ирак, Иран руу давталхад Израиль улс өөрийн хамгийн аюултай дайсан болох Саддам Хусейнийг ялагдаасаа гэж хүсэж байлаа. Тиймээс Америкийн нэгдсэн улсын зуучлалтайгаар Иранд нууцаар зэвсэг, сөнөөгч онгоцны сэлбэг нийлүүлсэн байдаг. Энэ нь Иранд Израильгүйгээр дайнж ялж чадахгүй юмаа гэдгийг, харин Израиль Иран бол арабуудыг тогтоон барих хэрэгсэл гэдгийг харуулсан үе байлаа. 1980-ад онд Иран улс ойрох дорнодод өөрийн нөлөөгөө бэхжүүлэхийн тулд террорист бүлэглэлүүдийг ашиглаж эхэлсэн. Левант Хезболла бүлгийг санхүүжүүлж эхэлсэн нь Израилийн хойд хил дээр аюул тарих болжээ. Үүнийхээ дараа тэд Палестинийн Хамас болон Исламын жихад бүлэглэлүүдийг дэмжиж эхэлснээр Израиль улс террорист бүлэглэлүүдийн бүслэлтэд орсноо анзаарсан юм. 2000-ад оноос Иран улс уран баяжуулах хөтөлбөрөөр эрчимжүүлсэн нь Израилийн хувьд хүзүүнд нь тулгсан утга болсон юм. Иран цөмийн зэвсэгтэй болбол өөрсдийнх нь эсрэг ашиглана гэдэгт Израиль 100% итгэлтэй байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд Израиль Ираны цөмийн байгууламжуудад Stuxnet вирусаар кибер халдлага үйлдэх, мөн гол эрдэмтдийнх нь амьд хүрэх нууц ажиллагаануудыг олон жил явуулж ирсэн. Сирийн иргэний дайны үеэр Иран өөрийн цэргийн баазуудыг Израилийн хилийн ойролцоо байгуулахыг оролдсон. Израиль үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд Сир дэх Ираны баазууд зэвсгийн цуваануудад олон зуун удаа агаарын цохилт өгсөн юм а. Хоёр улс бие биенийхээ ачаа тээврийн хөлөг онгоцууд руу далайд халдаж эхэлснээр сүүдрийн дайн улам бүр халуун цэгрүүд өгсөн. 2023 оны 10 сарын 7-нд Хамас Израиль руу гинтийн аимшигт халдлага үйлдсэн. Израиль үүнийг Ираны төлөвлөгөө гэж үзэж хариу арга хэмжээ авч эхэлсэн юм. 2024 оны 4-р сард Израиль Сир дэх Ираны консулын газруудад цохилт өгч Ираны генералуудыг устгасан. Иран түүхэндээ анх удаа өөрийн нутгаас Израиль руу 300 гаруй пуужин дроноор шууд довтолж олон 10 жилийн нууцтай ил тод болж хувирлаа. Өнөөдөр Израиль улс Ираны 8 альжны тактикийг таслахаар шийджээ. Тэд зөвхөн Хамас эсвэл Хезболлатай биш, тэднийг удирдах бие толгой буюу Ирантай шууд тооцоо бодохоор довтолж байна. Гол зорилго нь Ираны пуужингийн үйлдвэрүүдийг устгах, цөмийн зэвсэг бүтээх хугацааг нь хойшлуулах, мөн өөрийн нутаг зэвсэгтэн зохилт өгөх замаар Ираны дотоод тогтвортой байдлыг сулруулах явдал юм а. За ингээд эцэст нь дүгнэхэд Иран улс бол газрын тосны томоохон олборлагч, мөн дэлхийн газрын тосны тээврийн гол зангилаа болох Ормузын хоолойг хяндаг улс. Энэ зөрчилдөө хэдийгээр манай улсад хамаарахгүй мэт харагдж байгаа ч дайн болж өргөжих юм бол дэлхийн зах зээл дээрх түүхийн нефтийн үнэ өснө. Монгол улс шатхуунаа 100% импортоор авдаг оноо.
бидэнд шууд буюу хамгийн хүнд тусах нөлөө бол инфляц, үнийн өсөлт байх юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх дугаараар холбогдно.